За улсын хурлын гишүүн Соронзон Болдоос за тэтгэврийн зээлийг 36 сар болгох нь үнэхээр ахмадыг одоо дэмжсэн хэлбэр муу эсэх талаар тодруулах гэж байна. Тэгвэл банк санхүүгийн салбартаа ажиллаж байсан хүний хувьд одоогийн байгаа 18 сарын тэтгэврийн зээлийг 36 сар болгохыг ер нь хэр зөв зүйтэй алхам гэж харж байгаа вэ? Яг энэ дээр бол бас нөгөө тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг харилцаа адилгүй байгаа шүү дээ. Жишээлбэл одоо тэтгэвэр авдаг мөртлөө хүүхдүүдтэйгээ амьдардаг хүн байна. За тэр гэр бүлдээ ганцаархнаа орлоготой хүн байж болно. За бус гэр бүлийн гишүүд нь бас өөр орлоготой хүн байж болно гэдэг. Хүн болгоны нөгөө амьдралын нөхцөл байдал харилцан адилгүй ялгаатай байхгүй. Тэгэхээр чинь нөгөө одоо бид нар манай арилжааны банкуудын үйлчлэх маань яг тухайн хүнийхээ нөхцөлөдлийг маш сайн ойлгоод тэр хүндэд тохирсон одоо зээлийн өгдөг ийм л зах зээлийн систем ажиллах ёстой. Тэгэхгүй одоо ингээл заавал энийг 18 сар авах хэрэгтэй, тэрийг 36 сар авах хэрэгтэй гэл тэ. Энийг одоо бүр их хурлын түвшинд хүртэл хэлцээд байна шүү дээ. Энэ маань өөрөө юу нь бол буруу зах зээлийн зарчмаар л явах хэрэгтэй. Тухайн хүний нөхцөл байдлыг сайн ойлгоод тэр хүндэд тохирсон одоо бүтээгдэхүүн шиг өгдөг тухайн хүний эрсдэлт нь таарсан юуг нөх хэрэгтэй. За нөгөө талдаа болохоор бол ер нь одоо олон улсын жишгт бол энэ өр орлогын харьцаагдаг асуудал байдаг. Тухайн хүний олж байгаа орлогын ерөнхийдөө дунджаар бол нэг 50% нь л тэ зээлийн иргэн сарын иргэн төлөлт нь бол тарж ах хэрэгтэй гэдэг ийм ерөнхий нэг ийм стандарт байдаг байхгүй. Тэгэхээр манай одоо өнөөдөр олгож байгаа зээлийн маань хэмжээ өнөөдрийн 18 сар 24 сараар олгохоор өр орлогын харьцаа 50% дотор л байх хэрэгтэй. 36 сар болсон ч гэсэн л өр орлогын харьцаагаа л барих хэрэгтэй. Тэр хүн одоо 36 сараар авч гин үү 18 сар авч гин үү 6 сараар авч гин үү тэ тэр нь болохоор тухайн хүнийхээ одоо нөхцөл байдал өр орлогын харьцаатайгаар л уялдах хэрэгтэй гэж хэлмээр байна. Ер нь бол зүгээр яг одоо өнөөдрийн нөхцөл байдал ингээд сонсоод үзэхээр манай ер нь тэтгэврийн хэмжээ бол бага байгаа шүү дээ тэ. Одоо дундчны 700 мянган төгрөг байна. Тэгэнгүүт одоо 700 мянган төгрөгөөр тодорхой хэмжээний одоо санхүүгийн хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй байгаа учраас зээлийн нэмж авах гэдэг байгаа байхгүй юу тэ зарим хүмүүс. Тэр хүмүүсийн хувьд бол мэдээж нөгөө нэг өрийн дарамтлал нэмэгдэж байгаа. Өрийн дарамт нэмж байгаа. Энэ тэрүүгээрээ болохоор хөвчлэн одоо мэдээж хэрэглээд бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа. Бараа бүтээгдэхүүн дийлнийх нь бас тодорхой хэмжээнд импортын бараа бүтээгдэхүүн байна. Ингээд нөгөөх маань бас яг тодорхой хэмжээнд инфляц нөлөөлнө, ханшид нөлөөлнө гэх юм иймэрхүү юмрууд үе дамжаад гардаг юм аа. Яг одоогийн байдлаар өр орлогын харьцаа 83.17% буюу 83%-ийг зээлэндээ 17%-ийг гар дээр аваад байна шүү дээ. Тэгэхээр өр орлогын харьцаа нь тэтгэврийн зээлнээс алдагдсан байгаа юм. Тэгэхээр харин би түрүү хэлсэн шүү дээ. Тухайн тэтгэвэр авч байгаа хүн маань одоо гэр бүлдээ ганцаараа орлого олж байгаа юу тий. Тэгвэл одоо тэр тухайн айл одоо жишээл 83.17% чинь цаана маш бага мөнгө үлдэж тэрнгээр яаж хэмжих вэ? Амьдрах боломжгүй шүү дээ. Гэтэл одоо жишээлбэл өр хүүхдүүдтэйгээ цуг амьдардаг нөгөө хүүхдүүд нь бас сартаа одоо Монгол Улсын дундад цалин 200 мянга байна. 200 мянган цалин авдаг. Тэгээд тэр хүн жишээлбэл өр орлогоос 83 багтаас харьцангуй арай тухайн одоо өрхийн хувьд бол арай гайгүй байхгүй тий. Гэт гихмшлэгээр ийм ялгаатай байдлууд байгаа. Тийм учраас манай арилжааны банкуд ер нь одоо нөгөө энэ зах зээлийн зарчмаар бодохоор тухайн хүний нөхцөл байдлыг тохируулаад тухайн хэрэгцээнд тохирсон дээрэс нь өр орлогын харьцааны стандартыг мөрдөж зээл болох нь зөв гэж бодож байна. Монгол Банкны бодлогын зөвлөл 12 сарын 11-нд буюу нөгөөдөр хуралдах тийм товтой байна л да. Үүгээр одоо тэтгэврийн хэмжээг 36 сар болох уугүй юу гэдгийг хурлаа шийдвэрлэх гэж байгаа шүү. Үүнд одоо хөндлөнгөөс нөлөөлөөд одоо засгийн газраас гэдэг нь улсын хурлын дарга ингээ байн уулзах нь одоо үүнд Монгол Банкны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн юм орлого мөн үү? Яг ер нь бол одоо мөнгөний бодлогын зөвлөлч тэр одоо тухайн бүтээгдэхүүний түвшинд очиж тийм ээ 36 сар байлгахад гэж шийдвэр гаргаж байгаа бол ер нь логикийн хувьд бол буруу л та. Улсын хурал дээр ч бид нэг хитрхи нөгөө бүр зах зээлд оролцогчдын тодорхой бүтээгдэхүүн дээр нь очиод те энийг ийм байх боломоор байна ч гэх юм ийм яриад байгаа маань нөгөө талаас буруу. Энэ бол зах зээлийн зарчмаар явах хэрэгтэй. Үнэхээр тэнд эрсдэл багтай тэтгэврээ авдаг. Тэгээд орлогын нөхцөл байдал нь өрхийн нөхцөл амьдралын нөхцөл байдал нь гайгүй те ийм улсууд дээр бол эрсдлээ тооцоолол нөгөө байгууллагууд нь арилжааны банкуд нь өөрсдөө л бүтээгдэхүүний нөхцөлийг тодорхойлол ингээд зээлээ өгдөг. Нөгөө зээл авч байгаа улсууд нь болохоор нөхцлөө хүлээн зөвшөөрөөд тэр арилжааны банкуудын өгж байгаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд тэгээд тэрнийхээ дагуу зээл авдаг ийм л зах зээлийн зарчим ажиллах хэрэгтэй. Тэтгэврийн амьдраланд хүрэлцэхгүй учраас зээл авч ирнэ гэж тааж бас түрүү хэлээ. Тэгэхээр тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгох шаардлагыг ахмадууд тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр доод хэмжээг өсгөхийн тулд одоо хэрхэн ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм болоо? Ямар шинжилэл реформын ажлыг энэ салбарт одоо даатгалын санд гэх юм уу хийх хэрэгтэй вэ? Тэгэхээр тэтгэвэр авагчид бол те одоо юу гэдэг тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн харилцан адилгүй байхгүй. Жишээлбэл одоо 30-40 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож байгаа хүн байна. За сүүлийн 15 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож байгаа хүн байна. Эсвэл одоо тодорхой хэмжээний одоо нөгөө тэтгэвэр тогтоолох хөнгөлтэй нөхцөлийн хүрээнд тэтгэвэр тогтоолгосон хүн ч юм төсөлөд харилцаа л. Тэгэхээр
Монгол улс бол ер нь одоо тэтгэр тогтоолгын яг л шодрог зарчмаар орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуримтлалын зарчим гэж ярьдаг. Ихэнх улс орнууд бол энэ мөрдөгч. Та хэдийн хэмжээний нийгмийн даатгал тэтгэр нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тэрийг бол одоо тэтгэр гарах үедээ болохоор тогтоологдох байхгүй. Энэ зарчим руу бид нар айл болох явах хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд юм харилцан адилгүй ялгаатай юм систем яваад байгаа учраас энэ маань өөрөө хүнд байдалд оруулж байна. А нөгөө талдаа болохоор бол өнөөдөр хурааж авж байгаа нөгөө нийгмийн даатгалын шимтгэл маань өөрөө ингээд тухайн жилийнхээ хөндлөөсөн мөнгөөр нийгмийн даатгалаа шимтгэлийнхээ орлогоор бид нар тэтгэврийг тавьж чадахгүй юм хэмжээнд өчөөд байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа болохоор бол энэ улсын одоо энэ зайлшгүй тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэл тэтгэвэр тогтоох нийгмийн даатгалын шимтгэл байх хэрэгтэй. Нөгөө талаас нь хувийн одоо тэтгэврийн одоо сангуудын үйл ажиллагааг бол бид нар дэмжиж өгөх хэрэгтэй. За нөгөө талдаа болохоор бол улс маань өөрөө бас нөгөө хүн маань хангалттай хэмжээний одоо цалин орлогоо олддог тийм ээ. Энэ хэмжээг одоо эдийн засгийн хувьд бид нар бүрдүүлэх хэрэгтэй байна. Суур нөхцөл маань. Тэгэхгүй болохоор одоо бол яаж вэ? Улс маань хэрвээ орлого нь багасчих юм бол тэтгэврийг тавихгүй хэмжээнд ч хөдөл хүрчих гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ингээд дундад тэтгэврийн хэмжээ 700 мянгад 1 сая 500 мянган төгрөг болох яг одоо эдийн засгийн боломж шатамж бол үнэхээр байхгүй байна. Хэрвээ энийг 50 гэх юм бол одоо эргээд л нөгөө нэг одоо өнөөдөр бид нар энэ улсын төсөв гэдэг зүйлийг чинь аж ахуйн нэгжүүдээс авч байгаа татврын орлогоор бүрдүүлдэг. Гэтэл нөгөө аж ахуйн нэгжүүд өнөөдрийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Монгол улсын эдийн засгийн өөрийнх нь онцлогоос хамаарж байгаа хүнд байдалтай байдаг. Тэгэхээр энийг ингээд болгох нь боломж байхгүй. Яг одоо бас ардчилсан намын бүлгээс татврын өршөөлийн тухай ярьж эхэллээ. Энэ нь одоо шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгжид ямар байдлаар нөлөөлөх вэ? Та татврын өршөөлийг ер нь юу гэж үзэж байна? Яг татвар өршөөл ер нь байж болохгүй л асуудал та. Яг тэгэхээр одоо би ялангуяа зүүн бүсээ сонгосон гişүүд ялангуяа манай одоо жишээлбэл яг хүнсний дэлгүүр ажиллаулаад өөрөө нэмэгдсэн уртын албан төвийн баримт ингээ гаргадаг хүнсний дэлгүүр байж хаад гадна талд нь машинтай ирээд зогсоод ямар ч одоо баримт гаргахгүйгээр нэг зардаг хүн байна. Эсвэл одоо хүн онлайнаар юмаа зардаг хүмүүс эдгээр ямар ч баримт төлдөг. Ийм шудраг бас байдал байгаад байна гэдэг их хомдол өгдөг байхгүй. Тийм учраас бүгдээрээ л адилхан татвар төлдөг байх хэрэгтэй. Тийм учраас татврын өршөөлийн асуудал бол одоо ингээд хүмүүст ийм хоосон одоо юу гэдэг хүлээлт үүсгээд татвар төлөвлөхгүй байхад үүсгэж байна. Гэтэл татвар төлөхгүй байна гэдэг чинь өөрөө эргүүлэл нөгөө нэг бид нар чинь тэтгэврээ тавьж байгаа байлна. Энэ төс байгууллагын ажлагчдын цалин тавьж чадахгүй болно тийм. Өшөө босоод одоо ингээд цаглаан дулаан гэдэг босоод үйл ажиллагааны зардлуудаа гаргахгүй юм чинь хүргэн шүү дээ. Тийм учраас бол өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлаар үзэхэд бол татврын өршөөл үзүүлэх боломж бол байхгүй. Нөгөө талдаа бол Монгол улсын татврын хэмжээ бол 10%-аас 25% байдаг байхгүй. Гэтэл манай одоо аж ахуйн нэгжийн орлогын татврын 10% бол өндөр биш. Харин зөв нэмэгдсэн уртын албан татврын хувьд бол жишээ тодорхой хэмжээнд сар болгон гэж аваад байгаа. Энэ дээр бол тодорхой хэмжээнд одоо өндөр дүмдэр тодорхой одоо хугацааны дараа төлдөг ийм хувилбарууд бас байж болох юм болов уу гэж харж байгаа. Баярлалаа.